Өнөөдөр Монгол улс бүгд найрамдах хятад ард улсын хооронд 1955 оны замын үд Ирээн төмөр замаас хойш хийгдчихвэ хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын ажил ийхүү 70 жилийн дараа эхэлж байна. Эргэн санацгай. Монгол улсын ерөнхий сайд Оюн Эрдэнэ засгийн газрын тэргүүнээр томилогдсныхон дараа улсын хурлын чуулганы эндрээс 4 зорилт дэвшүүлэн ажиллахаа зарласан. 21 жил гатсан гашуун Сүхбаатарын төмөр замыг ашиглалтанд оруулахаа амлаж байсан юм. Уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялагийг шударга хүртээмжтэй хуваарлахын тулд үндэсний баялагын сан байгуулна. Уул уурхаагаас хэд хамааралтай эдийн засгийн бүтцийг уул уурхайн салбар хүчтэй байх үед нь 5-7 гашуун Сүхбаат, 5-7 зүүн баян чиглэлийн төмөр замыг яаралтай барьж дуусгах болно. Үүнийг ажил хэрэг болгохын тулд бүгд найрамдах хятад ард улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чантай 6 удаа уулзаж, Хятадын China Energy компани удирдлагатай олон удаа уулзаж яриа хэлэлцээ хийж байсан. Мөн олон жил гатсан энэ төмөр замыг ашиглалтанд оруулахын тулд дотоодын улс төрийн эв нэгдлийг хангаж энэ төслийг явуулах бүхий л ажлыг Оюун Эрдэнэ тэргүүлсэн засгийн газар хийж байсан юм. Үүний үр дүнд 2025 оны 2 дугаар сарын 14-нд бүгд найрамдах хятад ард улсын Харбин хотноо гашуун Сүхбаат ганц мод бомтыг төмөр замаар холбох засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулж чадсан. Энэ төсөл 2004 оноос эхлэн нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, улсын их хурлын 6 тогтоол, засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр энэхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна. Хамтарсан засгийн газар улс орныхоо их ашгийг нэгдүгээрт тавьж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган 3 дахь мега тасал албан ёсоор хөтлөө. Ийхүү үүнээс 3 сарын дараа төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Өнөөдөр Монгол улс бүгд найрамдах хятад ард улсын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан замын үүд Ирээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй 2 дахь холболтын төмөр замын бүтээн байгуулалт эхлэж байна. Ингэснээр Монгол улс бүгд найрамдах хятад ард улсын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэрэн эхэллээ. Энэхүү төмөр зам холбогдсноор бомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум Америк доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10,000 Америк долларт хүрэх засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэв. Мөн олон улсын худалдааны дайн, геополитикийн өсөлтөд хурцтаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдав. Гашуун Сүхбаат ганц модоо манай экспортын гол түүхий идүүд юм байна гэсэн 80% дангаараа ганц бомтор гардаг. За тэгвэл тэр 80% нь гарч байгаа экспортын бүтээгдэхүүн юм байна. Гарц одоо энэ төмөр зам ашиглалтанд орсноор дахиад 2-оос 3 дахин одоо нэвтрэн хөнгөлөх чадвар нэмэгдэнэ. За тэгэхээр манай улсад одоо эдийн засгт ямар их нөлөө үзүүлэх эндээс бол харагдаж байгаа байна. Засгийн газар өөрөө зориг гаргаж, хурд гаргаж, эв нэгдлийг харуулж энэ ажлын ард гарч чадсанаар Монгол улсын эдийн засгийн бат бөх суурийг цутгаж чадж байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Нийт 9 өдрөөс эхлэн барилгын ажил явагдана. Барилгын ажлыг бол 22 сарын хугацаанд дуусгана гэдэг ийм одоо гэрээний заалт вэ. Гэхдээ аль болохоор зам тээврийн яам, мөн бусад одоо хэлийн байгууллага, гайлын байгууллагаас хамтраад нөхцөл боломжийг одоо илүү хурдан хүргэж өгвөл богино хугацаанд их боломжтой. Энэ төмөр зам нэгдснээр өдрөөс хойш дараагийн одоо төмөр замын бомтуудын холболтууд тухайлах юм бол Шивээ өрнөсхөө ханг мандал бичигцүү атвчийн одоо төмөр замын хил холболтын асуудлууд өнөөдрөөс эхлээд цаг алдалгүй яригадаад явна гэдгийг хэлье. Үр дүнд нь бол ердөө л 2-3 жилийн дотор манай одоо экспортын хэмжээ 2 дахин өсөж байна. Араас нь хамтарсан засгийн газар байгуулагдсны үр дүнд дахиад 3 бомтыг эх 2-3 жилийн хугацаанд бол үйл ажиллагааг нь эхлүүлнэ буюу Монгол улсын эдийн засгийг дахиад 2-3 дахин илүү тэлэх энэ боломж бүрдэнэ гэсэн. Энэ төмөр зам ашиглалтанд орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг бүгд найрамдах хятад ард улсад нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн ихтгэлт түншин Монгол улс байх болно. Хамтарсан засгийн газар улс төрийн дэмжлэг өдөөсөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэх хурлын чуулгана хэлэлцээрийг соёлон баталсан улсын их хурлын дарга Ташцэвгийн амар баясгалан болон улсын их хурлын эрхэм гишүүд парламентд суудалтаа улс төрийн намуу
засгийн газрын ажлын хэсгийн гишүүд та бүхэндээ засгийн газрын нэрийн өмнөөс мөн чин сэтгэлд талархал илэрхийлье.